За үзэгчтэй бүхэнд энэ өдөр мэнд хүргэе. За хэд хоногийн өмнө Улаанбаатар төв вокзал дээр одоо төгөлдөр хуур тоглож байгаа залуугийн бичлэг болвол ингээд цацагдаж одоо олонний сонирхлыг их татчихсан. Одоогоос яг 14 хоногийн өмнө бид нэр одоо анхаан гомглон ахта одоо ярьцлагын одоо үзэгчтэй бүхэнд хүргэж ирсэн. Одоо яг ингээд 14 хоногийн дараа дахин уулзаад байна. За анхаан амгалан ахын үед бол одоо манад ярьцлага өгөхдөө за одоо ингээд амьдралаа бүгднгийн шинээр хэлүүлэн өнөөдрөөс өстө архийг өстө ганц төсөл архи амсахгүй ингээд архинаас гарж байгаа гэж амласан. Тэгээд тухайн үед одоо ингээд амлсан амлалтандаа одоо хүрээд бүх амьдралаа бүх зүйлийг одоо шинээр эхлүүлэх гээд одоо зүтгэж яваа. Танд бас өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Хүсэх хүдэж шаналл хайрхоо Уних ботос чи ходихоо Хайрхан шаналл зүр аргахоо Хонгор минь чи ихоо Өөрийнхөө бичлэгийг өглөө нь үзэл би одоо арайч ингэж явах. Тэгэл ерөнхийдөө юм бодогдсон доо. Ингэж яг дээр өсөрсөн сүн шиг амьдарч яхад болдог. Би урагшаа хатлах наал гэж тэгээд шүүн дотроо. Өнгөрснөө биш урагшаа харж амьдрэх тал гэсэн тийм зорилго тавьсан даа. Сар жил ууцсан чинь шок хорн би хаа үүдэн ер нь бол бараг л 7 хоног бас чадахгүй шахвал хэцүүхэн байдалтай байсан яг хөө. Тэгсэн ч гэсэн яг тэр үед бол 100 алчгаасан гэж бодогдчихэл байсан л та. Би тэгээгүй тэгэл чичрээл хөвцсээр иж байгаа л өөр зүгөрлөхөл. За яг л хагасруулж. Яг хөө. Тий. Огт амсдаггүйгээр. Тэгээ ер нь бол хагасар бол яг тэ зүгээр нэг байдаг л бол та. Ер нь цаашаад би нэг олон жил тэгэхэд би ерөнхийдөө ингээд дуу гэж мөн ингээд хатаа ингээд тоглоод байгаа нь залуучуудаа бас өрөөж. Эдийн муу зуршилтай ч гэсэн энийг бас ингээд нам зогсоож болдгийн штэ гэж бас залуучаас ер нь бас өрөөлөх гэж ер нь гадуур их явдаг та. Одоо энэ хагасар юу жишээлтэй магадгүй жилийн дараа 2 жилийн дараа ингээд явж байхад 2 жил болсон. Нэрэл ингэж болдсон юм биш үү? Энэ залуучууд бас дотор нь юм боддог болоо гэж. Ер нь дотроо. Тийм үзэлтэй. Нэг арх уучмар ч юм уу, ганц татцмар ч юм уу, зүгээр ингийн үйл байх бодсон. Сэтэл байхгүй. Ерөөсөө бодогдох байсан тийм. Ерөөсөө бодогдох байсан. Энэ бол ерөөхдөө зүгээр сэтгэл санааны л асуудал. Зүгээр өөрөө л болчихоор. Тэгснээс бол яг үнэ хэлэхэд бол ярхан ингээд донтлоо гээл ингээд юу байгаа л үүтэй ясмэр хүмүүс шаардлаа уулаад гэдэг ясмэр хүмүүсийн өөрсдийнх нь сэтгэл санааны л ясмэр дурандаа л уудаг байхгүй. Уудаг бас нэг хүрээл найз нөхөд ингээд болцсон байгаа шүү дээ тийм. Байгаа. Тэр хүрээл нь одоо өө чи хизээ одоо ингээд арх уудаг байсан бэ? Ганц татчих. За юу сүртэй юмс гэдэг юм уу бас таныг ер нь хэр их уруу татчихна вэ? Өө тийм хүмүүстэй яг тааралдахгүй л тэгээ тааралд бол яг хөтэй тэгээд нэг зовлонгийн нэмсдэг юм чинь нэг 5-3 цаас өгчөөл яваад өгчтэй. Уухгүй муу байхгүй муу гэдэг юм бол миний бие үнэхээр миний бие дийлхээ байсан чи. Миний бие дийлхээ байсан л. Тэгээд та нөгөөдөлдөө зүгээр нэг боломжоор хоолундаа болж өгөл авч идчихээрэй гэдэг нэг 5,000 10,000 төгрөг өгчөөл яваад. 20-д нас ерөөхдөө 20 үрчгийг сайн л гэжсэн 20-оос хойш тэгэл ингийн хоорондох 30 гараад авчдаг юм байна. Тэр хоорондор ерөнхийдөө хамаг тэр сайхан залуунаас л ер нь алдсан тал харамсдаг та. Шинхэн сайханаас одоо та хэдэн настай лээ? Одоо би 35-т. Хамгийн оргил насаа л ер нь алдсандаа харамсдаг юм аа. Нэг тийш яг өөрийнхөө талаас. Тэгээд ер нь миний амьдралд бас маш олон боломжууд байсан. Манай ах トゥ ус ч гэсэн надад маш их боломж олгож ирсэн. Тэдрийг бас алдсан та. Ах
Ахтус ясмин дээр ууж идж байгаа хүн ямар л хэлэхтэй хайр шин гаргах вэ гэж. Ахтус маш их гомдож өөрөөсөө дөлөөсдөл бас харамсдаг та. Одоо таны яг төрсөн ээж нь одоо энэ хаана амьдарч байгаа лээ? Одоо яг шанд явсан байгаа. Ер нь бол байнга орсон сууж аяг хотод юм лээ тийм үү? Хатад. Ер нь одоо тэр нэг ингээд архинаас гарснаас хойш ер нь ээжтэйгээ ер нь уулзав. Одоо ер нь байнгын холбоотой л байна. Очиж ер нь уулзаагүй. Шиш уулзах баг. Ээж нь ер нь таныг бас нэг хүрээд ирэх болов гэж нэлээд харж байгаа бах та. Байнгын холбоотой болохоор гайгүй тий. Ер нь жоохон ерөөд санаа зовоод гэх юм уу та. Тэгээ цаг нь арай болоогүй л гэж би бодоод. Юм бас цаг хугацаа хамгийн том юм чи. Тааш тэр нь ээжтэйгээр хамт амьдрахаа бодол ер нь байна. Одоо яг нэг хэлэхэд яг өөрийн гэсэн юмгүй болохоор чи би ээжээ яаж авчих вэ? Өөрийн гэсэн орон гэртээ бол ээжтэйгээс ихсэрсгсэн ээж мэгээд хамтдаа байж байгаа. Би бол ээжийнхээ өрстнээ сайхан унтахыг л ерөн бараг мөрөөддөг дөө. Ер нь бол манайх хуучны тим байлсан л да. Би ч өвөө юм дээр бас амралтын өдрөдөр ингээд 10 хүүхдүүд байсан. Ерөнхийдөө хин байна уу? Ер нь ирдэг, заавал ирдэг. Тэгээд ингээд буужигнадаг. Яг тийм юм байдлаар өссөн болохоор тэр нэг гинт ингээд маш олон жилээр ингээд байх болсон. Тэгэхээр чинь эргээд нөгөө баг насаа яг ингээд тэр нөгөө гоё уур амьсгал өгүүлэгддэг л байна. Тэгэл ерөөхдөө уудаг шалтгаан бол ерөөхдөө тэр мэрж ингээд элдв юм гээл бүх юмуд их бодогддог. Ганцаараа явж хат. Би ер нь бол дандаа л ганцаараа явсан шүү дээ. Ууж ясан ч гэсэн хүн амьтнаас ерөнхийдөө дөлж ганцаараа бод. Тийм л байсан. Одоо ер нь нэг ах дүүстэйгээ ер нь холбоо юу байна? Намайг болохоос нь болохгүй хүртэл их үтсээ. Сүүлдээ урамж ухарсан баг. Зүгээр ерөөхдөө туйлд нь яана гэдэг нь бүх зүйл нь болсон баг та. Тэгэл арга буюу л тэгэл бараг зөнд нь орхисон дөө яг. Одоо ах дүүстэйгээ ер нь уулзсан. Уулзааг баг. Ер нь 17 оноос шүү. Нахтасаас ер нь 17 оноос шүү. Ерөнхийдөө эмээгийн ажил явдал дээр л нэг бүгднээ сөглөрч ийнэ. Яаж яхал тэгэл ерөнхийдөө тэрнээс хойш ер нь уулзаагүй гэж хэлж байна да. Бүх юм ингээд олон одоо ингээд дэгжээл явж л байгаа. Тэгэл цаг нь болохоор уулзсан та. Ерөнхийдөө тэгээд нахтасаа нэг сайхан уучлахгүй байна. Уучлахгүй гад өөрөөгөө нэг сайхан хүн шиг явахаа харуулхад бараг л өөрөө л хүн шиг явахад манай ах дүүс баярлах баг. Баярлан дөө. Заавал миний уучлаарай гэдэг ганц үг миний ах дүүс хэрэггүй л тий. Өөрөөр ингэ явж хат би ингээ гадуур явж байхад бол тодорхой хэмжээний хөрхөн орлого олцож байгаа. Тэрийгээ би ингээ хөрөмтлүүлээд хадгалаад ямар ч лээсээ өөрийн гэсэн юмтай болно. Энд одоо дурдахгүй болохгүй. Манай онж яваад энэ намайг бас суух татсан гэж хэлж байна да. Бас их нөлөөлсөн. Дотоодын зэргийн 05 дугаар ангид 2007 оны хаврын зэрэг татлах байсан. Ер нь цагдаа зэргийн анхны төгсөлт байхгүй. Одоо маань жоод чинь ихэнх нь л ах мод юун султтай болсон. Эхнээс хошооч авцгаасан тийм. Тэгээд энэ хөгжмийг авахд бас маань жоод манаас их тусалсан. Одоо анжаастай их л баярлж авсан шүү дээ. Одоо би нэг анжаавын байранд байж тийм. Өдөр болгоно одоо ингээл энэс гоё шүү. Юу хөтөг чинь тий. Ерөөхдөө ингээд маш гоё дэмждэг. Тэгээд манай зэрэг анжаавын эхнэр нь бас маш гоё дэмждэг. Би шандруу нэг явчаад ирсэн шүү дээ. Явчаад ирсэн. Хүүтэйгээ уулзсан уу? Тэгээ уулз хэдхэн онцоод. Тэгээд би буцаад ирсэн. Миний хувьд бол сайхан л байсан л та. Тэгтээ бас асуудал байсан.
Одоо тэрийг одоо бүр нарийн ширээ. Хүн сэтгэлийн л амт нэгдүгээр. Хоёрдугаарт би ямар архичин биш гэж яг өөрсдөө хүмүүстэй гэж боддог. Би ч гэсэн залуу байхдаа яг тэгэж боддог. Ямар архичин биш би маргааш болвол болчих ш тэгэл. Тэгэж өөрөөрөө хаацалдаг. Эсвэл тэрмөө тэгээд хин нэгнээс шантаач хайдаг. Одоо миний хувьд шүү дээ. Ясам дээр зүгээр л уух гал дурандаа авахгүй. Тэгэл нэг би маргааш болчихно барьчихна гэж уугаад яваад тэгээ ясам дээр бол архиндаа өөртөө уулгуулсан байдаг байхгүй. Энэ чи тэгээ ямарваа нэг юм за бүр тэр нэг код мод гэж хүний махан биеийг кодлонч гэж баг. Тэгээд ер нь тиймэрхүү юмд ийцсэн зүгээр сэтгэл зүрхээр өөртөө орж болсон юм чи гарч яхад болдоггүй. Өөрөө дурандаа ороод ууж болсон юм чинь зүгээр энийг болчихъя гэж яагаад болдоггүй. Би яаж хата биччихсэн архинаас олж нэг бас пагталж явсан үед биччихсэн нэлээ олон жил бараг 10 жил өмнө шүү дээ. Хүний амьдрал сонирхолтой, хүслэнтэй бас хяслантай. Хяслан эсрэм зогсовч хямарч тойлдон дороотно. 8 дахь сэхлийг авч чадлагүй намгийн оролт гүн шигдэн. Шигдсэн тэр газараа шингэж өргөөсөн. Аргаа барсан тэрл мөчд архитай нөхөрлөж хорвоо үднэ. Амтлах тусан баясаж ааж мааж марах сумсаар атах хаан зүрхэндээ бардамнаж амьдралын дардан замаа атралдуулаад хазурч бай тээ. Тэгээ тэр замаараа тэмцэн гэлдэн. Тэр зам хаа өрхийг тэр өөрөө ч мэдэггүй. Нэгсэнд өрхөөл үтсэн нэг л шүлэл. Би бол яг одоо бол ингэн тэгнэ гэж хэлэхгүй зүгээр л ер нь цаг хугацаанд харуулна гэж хэлмээр байна. Харин ямар ч байсан тэр надад намайг одоо арх дарс сэргээ дуучин дөө барьчин дөө гэд хэлсэн хүмүүс бүр хандаад хэлчих. Үгүй. Хүмүүс шүмжлэхт нь сонсон сонсоогүй юм шиг тэгэл. Ягаад гэхдээ шүмжлэлтөнд хатуухан боловч бас өнөө өгнүүд явж байдаг. Тусах юм тусгаж хоёр дээр хүлээж авч. За энэ хүмүүс ингэж байна. За тэгвэл би энэ тал дээр анхаарах юм байна. Энэ хүмүүс заавал ам хэлээрээ биш үйлдэлээрээ өөрийнхөө байгаа байдлаараа хариу барих хэрэгтэй байна л. Ер нь дотроо тэгж бодож.